Сайн бацхан уу. За тэгээ өрөөнд орж ирсэн хүмүүстэй. Өнөөдөр мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр мелогтын нам гурдуулсан. За энэ өмнөхдөр уржиг дээр явж байгаа дундуур нэг ажил гараад зогссон байгаа тэр хэсгээс явна. Барагжаа 400 гэдэг газар одоо болсон өмнөх одоо үйл явдал гэж тийм ээ. Өмнөх одоо тийм намтраг гэх юм одоо гурдуулал. За тэр хэсэг нь явж байгаа. За тэр хэсэг дундаа ороод завсарлагдсан байна. За тэгээд ер нь бол одоо мелогдын намтар энэ төр бол одоо нэгсэндээ энэ гурд бол дотор нь одоо хэрхэн яаж хүн сэтгэлийн амар амгалан ялангуяа тэр гэгэрэл нирван гэдэг зүйл рүү хэрхэн хүрэх вэ гэж тийм ээ. За тэнд хүрэх одоо арга ухаан, тэнд хүрэх одоо сургаал заммар гэдэг зүйлүүдийг айлтсан зүйлүүд явж байгаа учраас. За энэ маань нэг талаасаа бол одоо тийм одоо эрхэм чухал утгыг агуулж байгаа. Нөгөө талаасаа бол мелогд өөрөө бол одоо олон амтныг өөрийн шавнарыг одоо тэр гэгэрэл нирваны хөтөгтөд хүрэхийн тухайд тэгэж одоо зориулж айлтсан. За ийм учраас энэ бол одоо дээдийн ном болж байгаа юм л да. Тэгэхээр одоо энэ хөө дээдийн номыг бид нар одоо өөрсдөө одоо дээдийн ном одоо болгож авах хэрэгтэй гэж тийм авах хэрэгтэй. Тэгэхээр биднээс сонсож байгаа энэ явж байгаа ном бол одоо мелогдын өрийн айлтсан хөө одоо гайхамшигтай сэтгэлийн амар амгалан төрөх ийм сургаал дээдийн ном явж байгаа учраас эднийг энэ хөө дээдийн номыг бид нэр өөрсдөө одоо дээдийн ном болгож авахын тухайд одоо сэтлээ засах хэрэгтэй гэж тийм хамгийн түрүүнд одоо сэтэл чухал гэсэн шүү дээ. За тэгээд нэгсэндээ мелогдын ном одоо гурдуул за эдгээр сургаалыг сонсож байгаа нөрөө нэг талаараа ном үлдэж байгаа буян хурааж байгаа тийм ээ. За энэ одоо мелогдын гурдуул дотор гарч байгаа одоо тэр сэтгэл засах арга ухаануудыг ойлгож авч яах гэдэг нь өөрөө маш том буян. Тэр ойлгосны дагуу одоо амьдралд хэрэгжүүлж чадж яах гэдэг бол аль өөрийн чадах одоо тэр утгуудыг өөрийн амьдралд хэрэгжүүлээд явна гэх нь өөрөө хамгийн сайн буян гэж байна. Ер нь бол одоо энэ номын утгыг ойлгох нь одоо асар их буянтай. Ойлгосон төдийгээр биш тэрийг өөртөө хэрэгжүүлж явах нь бол одоо хамгийн сайн буян юм аа гэж. За тийм болохоор бурхан багш өөрөө бол айлтсан байдаг шүү дээ тийм ээ. Ер нь бол одоо мөх бус гэдэг зүйлийг ойлгоод мөх бусын үзлэр энэ одоо ухамсартайгаар мөх бусын ухамсартайгаар юмд одоо хандаж сурах. Альва одоо харсан үзсэн өөрт учирч бүх зүйлээ одоо мөх бусын одоо ойлголтоор ухамсараар ингэж хүлээн авч явах нь бол одоо энэ бол одоо хамгийн сайн одоо ном юм аа гэж тийм ээ. За энэ бол одоо мөх бусын ойлголтыг хүн өөртөө агуулж ингэж явна гэдэг бол өөрөө одоо хурам мэдл бүгдийн хамгийн дээд юм аа гэж тийм ээ. За хүний одоо бодох ёстой одоо бодлууд дундаас хамгийн дээд хамгийн сайн бодлуудын нэг нь бол энэ мөх бусыг ингэж ухамсарлаж ойлгож за энэ ухамсар ойлголтоор юмд хандах. За энэ бол одоо хамгийн сайн одоо бодлуудын нэг гэж. За энийг одоо нэг агшин төдөд гэж бодож бясалгах нь өөрөө одоо 10 цагийн хамаг бурхтад тагил мөргөл үйлснээс илүү буян хурааж чадна гэж. Яагаад тэгэхээр тэр 10 цагийн хамаг бурханд одоо тагил мөргөл үйлдээд байгаа.
буян хураахын тухайд. Буян хураах гэж байгаа нь юуны тухайд юм гэхээр зовлонгоос сэтгэлийн тухайд тийм үү. Нэгсэндээ зовлонгоос сэтгэлийн тухайд яах ёстой юм гэхээр одоо амар амгалангийн шалтгааныг өөртөө илүү их хураах хэрэгтэй. За амар амгалангийн шалтгаан ч өөрөө буян бахна л дээ. Гэвч хамгийн сайн буян бол одоо өөрийнхөө сэтгэлийг өөрчлөн засах гэж тийм үү? Өөрчлөн засах. Одоо 11-ний хамбог бурхтад бид нэр хэдэн сар жилээр хичнээн одоо дахил эргэл мөргөл үлдэж ингэсэн ч гэсэн тэр нь бол одоо асар их буян хурах боловч яг тэр маань одоо яг тэр буян хурааж байгаа үед миний одоо сэтгэлийг өөрчлөн засах тийм ойлголтыг тэндээс би авч чадаж байна уу? Тэр сэтгэл өөрчлөн засарч байгаа тийм байдал надад яг бий болж байна уу тийм ээ гэдэг бол өөр байдаг тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ тэр буян хураасан төдийгөр одоо юу яаж нэхэр хүн сэтгэлд бас яг тийм бүрэн дуран номын ойлголт төрж явна гэдэг бол бас боломжгүй зүйл байна шүү дээ. Зөвхөн нэг дахил өмөргөл үлдээл тэгэл нэг тарин тоололт ч юм уу тийм ээ. Ингээд явсан төдийгөр сэтгэлд өөрчлөлт гарахгүй сэтгэлийн тэр муу чанарууд одоо өөрчлөн засагдах гэдэг бол боломжгүй зүйл байна л дээ. Тэгэхээр сэтгэлийг өөрчлөн засах нь одоо өөрөө зовлонгоос эхлэх хамгийн сайн арга ухаан байна. Тэгэхээр тэрийг сэтгэлийг өөрчлөн засаж өгнө гэдэг чинь амар амгалан төрөх хамгийн сайн арга зам. Тэгэхээр тэр бол одоо хамгийн гайхамшигтай буян байна л дээ. Тэгэхээр нэгэсэндээ мөнх бус гэдэг зүйлийг ойлгож ухаач энэ ухамсараар одоо амьдралд хандна гэдэг бол өөрөө сэтгэл заслын нэг одоо хэлбэр болоо явчихж байгаа. Нөгөө талаас асар их гайхамшигтай буян хурааж байна гэж үзэж болно. За энэ бол одоо Бурхны номын хамгийн гайхамшигтай бодол гэж тийм ээ мөнх бусыг одоо ингэж ойлгож ухаарч энэ ухамсараар хандна гэдэг бол Бурхан багшин альцсан ном сургаал альцсны хамгийн гол зорилго нь бол тэр гэж тийм ээ амьтны сэтгэлийг одоо өөрчлөн засах. За энэгээр одоо Бурхан багшин тааллыг баясгах гэж байгаа. 11-ийн хамаг бурхтыг баясгаж байгаа. 11-ийн хамаг бурхтыг баясгаж байна гэдэг чинь ерөөсөл тэр 11-ийн хамаг бурхтын одоо альцсан зарлиг сургаалыг ойлгож ухаарч тэрийг одоо ухамсарлаж тэрийг одоо амьдралдаа мөрдөж явна гэдэг нь өөрөө 11-ийн хамаг бурхтай баясгах хамгийн дэд тахил гэж тийм. Тэгэхээр хамгийн дэд тахилыг хийж байгаа учраас хамгийн их буян хурааж байна. Сэтгэл нь өөрчлөн засарч байгаа учраас хамгийн гайхамшигтай заслуулж байна. Хамгийн гайхамшигтай ухаарал болж байна. Тэгээд номын утгыг өөрөө ойлгож амьдралдаа хэрэгжүүлж хүлэн л өөрөө хамгийн гайхамшигтай зүйл болоод байна гэж байна. Тэгэхээр эмиологийн номтор дотор гарч байгаа энэ сургаалууд бол дандаа хүний сэтгэлийг өөрчлөн засах тийм л одоо арга ухаанууд гараад. Тэгэхээр энийг одоо сонсоод ойлгож аваад тэгээд чадах амьдралдаа хэрэгжүүлэлттэй байна бол одоо гайхамшигтай буян болж байна гэж. Тэгэхээр энийг одоо юу би хэний тухайд хийх юм гэхээр ганцхан өөрийнхөө тухайд биш тийм ээ. Би одоо их усан 6 жилийн хамаг амьтны тусын тулд хамаг амьтны би зовлонгоос гэтгэхийн тухайд би өөрөө эхлэж одоо яах хэрэгтэй юм тийм ээ. Амьтныг одоо зовлонгоос гэтгэж чадах тэрхүү арга ухааныг би өөртөө одоо зохицлох хэрэгтэй. Тэрхүү арга ухааны одоо хэрэгжүүлэх тэр хэрэгжүүлэлтийг өөртөө дадуулах, зуршуулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ тухайд би энэ номыг сонсож байна гэж. За энэ сэтлэр зориг сэтлийг ингэж тавь сонсох. За энэ бол одоо их хөлгөний ном болох. Одоо юу байх нь шүү дээ тийм ээ. За ийм одоо бодийн сэтгэл буюу ийм гайхамшигтай сэтгэлээр өдөөгдөж тийм ээ. Их усан 6 жилийн хамаг амьтны тусан тул би Бурхны утгыг олъё. Бурхны утгыг олохын тухайд дэрэнд хүрэх арга ухаанд суралцъя. Тэгээд энэ одоо бодийн сэтгэлээр өдөөгдөж ном сонсомоор тухайн сонсож байгаа ном нь их хөлгөний ном болох юм аа гэсэн. Тэгэхээр милогтын алдсан энэ хөө сургаалууд бол их хөлгөний сургаал учраас энэхөө сонсож байгаа сургаал ном их хөлгөний ном болгохгүй нь одоо сонсож байгаа хүмүүсийн сэтлээс хамаарх нь гэж. Тэгэхээр бид нэр одоо их буян хураахгүй юу гэдэг юм байна. Бас л бидний сэтлээс хамаарна тийм. Тухайн сэтлэрээ сонсоод яг сэтлийнхэн дагуу хэрэгжүүлж чадж байвал бүр их гайхамшигтай. За тэгээд
За энэ мэтэр ингээд сэтлээ засаад тэгээд одоо сонсох хэрэгтэй байна гэж. За ер нь бол одоо ингээд ганцхан өөрийнхөө тусад тийм ээ өөртөө л нэг юм олчихгүй бол зөвхөн өөртөө нэг биений хэвэл би амралтантай болно, биений хөвчл би жаргалтай болчихно, эний хөвчл би юм болно. Юм болгоныг ингээд өөртөө нааж ингэж өөртөө наасан тийм сэтлэр зөвхөн өөртөө чиглэсэн тийм нэг өөртөө хит төвлөрсөн тийм нэг зорилго тавьж ингэж аливаа зүйлээ хийн гэдэг нь өөрөө яг юу болчтой л да. заримдаа ч гэжтэй ер нь бол одоо нэг тийм сүулт нь сэтгэл санааны хувьд тийм докторгүй сэтгэл зүйн одоо хүч сул тийм байдлаар хөтлөөд явчих бас юутай гэж тийм ээ сул талтай байдаг гэж. За энийг бол сая шинжлэх ухааны эрдэмтэд судалгаа гаргаад тогтоосон тийм ээ. Тарих судлалын эрдэмтэд судалгаа хийгээд ер нь одоо хийж байгаа зүйлээ дандаа нэг өөртөө хэрэгтэй надад тустай надад ийм юу гарна би л юм болно ингэчүүл одоо миний өөрөөхөд миний гэр бүл юм болно би юм болно гэж дандаа юм ингээд өөртөө нааж ингэж боддог тэгэж тийм зорилгоор хийдэг байх юм бол тухайн хийж байгаа зүйл нь бол одоо хичнээн тустай байх боловч яг ирээдүйд сэтгэл зүйн хувьд бол тэр нэг төдийлөн одоо сэтгэл зүй том одоо хүч өгч чадахгүй байна гэж. Яагаад тэгэхээр зорилго тэмүүлэнд ганцхан өөртөө чиглэсэн учраас ямар нэгэн одоо бэрхшээл ямар нэгэн тийм гинтийн цочрол бий болоход тэр бол маш хүчтэй сэтгэл зүйн хямралд ордог гэж тийм ээ. Хямралд орох нь илүү хүчтэй байна гэж. Тэгэхээр нэг өсөндөө хийж байгаа зүйлээ бусдын тусад гэсэн тийм сэтэл зорилгоор хийж явбал тэр бол сэтгэл зүйн хувьд маш хүчрэг болд юм байна гэж хүн. За тэгэхээр нэг өсөндөө ийм сэтлэр сонсох нь их чухал байх нь. За тэгээд богд за өнөөдрийн энэ гурд бол нь болохоор одоо өчигдрийн хэсгээр гарсан. Тэр нэг таринч мелогдор урж ирээд айлтгсан шүү дээ тийм ээ. Тэр таринч урж ирээд тэгээд одоо 6 чамд төрхөн 6 эрдмийг хэрхэн яаж анхаарч хэрэгжүүлэх вэ? Тийм нэгэн зэрлэг сургаалыг айлдаач гэж. За тэгт нь одоо мелогд айлтсан тийм ээ. За бэлэг төгөлдөр богд багшийн үлмэд сүгдмө гэж. Эд таваар нь шүүдрийн тусал ижил шүүдрийн тусалтай ажиллая гэж. Шунал үгүй сэтгэлээр өглөгт орхио гэж тийм ээ. За тэгэхээр энэ өгөөмөр сэтгэлтэй өглөгч одоо тийм юунд суралцах хэрэгтэй гэж тийм ээ. Суралцахын тухайд яг уу гэхээр хэрэг эд хөрөнгө эд таваар гэдэг нь бол тийм юутай ажил гэсэн шүү дээ тийм ээ. Шүүдрийн тусал мэт. Тийм байдаг а гэж. За ер нь бол эд хөрөнгө эд таваар гэдэг бол төр зурын юм шүү дээ тийм ээ. Бид нар одоо ховц сунартай боллоо, хоол ундтай боллоо, одоо эд хөрөнгөтэй боллоо гэдэг бол энэ ингээд урсаал тэгэл ингээл өнөөдөр олсон нь маргааш юм зарцуулагдал тэр нь өдөртөө зарцуулагдал ингээл урсаал ингээл одоо түр зурхан ингээ барагдаад яваад байдаг. За нэг талаас бол тийм. За нөгөө талаас бол одоо хүн бол хичнээн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй тийм байлаа гэд хүнд өөрт нь бол тийм сайн сайхан чанар ерөөсөө нэмэгддэггүй гэж тийм. Ер нь бол хүн эд хөрөнгөтэй байснараа, эрх мэдэлтэй байснараа хүн сайхан ааштай болдог. Яг хөө түрхэн зургийн нэг сэтгэл ханамж бий болоод тэрхэн үед нэг сэтгэл нэг сайхан ааштай болж болно гэж. Түүнээс ш одоо хүн бол нэг эд хөрөнгө эрх мэдэл байснараа хүн сэтгэл нь одоо сэтгэлийн амар амгалан олдгоо хэрээс олдгоо байх юм л тэ. Тэгэхээр одоо бид нэр хүн одоо тэгж боддог байх юм шүү дээ. За би яг тэр мөнгийг ийм амжилтанд хүрчүүл тэр одоо юу хэмдэ амжилтанд хүрээд за би ийм сургуулийг төгсч болчих гэдэг юм тийм ээ. Би ийм мөнгө олчвол гэдэг юм. Тэгвэл надад яг болох гээд байна гэж. Тэгвэл миний одоо хүсэл биелэх гээд байна гэл хүн өөрөө тэгж боддог, төсөөлөл нь тэгж өөрт нь итгүүлээд байдаг боловч яг тэгэл тэр нэг за би нэг
100 сая төгрөг олох тийм болоо гэл тэгэл тэр 100 сая төгрөгөө олдог. Тэгвэл олсны дараа нөгөө ахаал өөр зүйл хүсэн тийм ээ. Ахаал өөр зүйл хүсэн. Нөгөө нэг өмнө байсан сэтгэл зүй хэвээрээ л байж идэг. Нөгөө нэг сэтгэлийг чинь одоо өмөж зоож идэг. Яг тэр 100 сая төгрөг олоод тэр мөнгнөөс хамааралтай нэг жижиг сажиг асуудал жоохон шийдэж байгаа боловч яг сэтгэл зүйд чинь өрнөд байгаа нөгөө нэг л одоо сэтгэлээ чинь өмүүлээд байгаа, хамраагаад байгаа тийм ээ. Одоо айдас төгшөр давтуулаад байгаа. Тэр сэтгэл зүйн байдлууд чинь хэвээрээ л байж идэг байна. Тэгэхээр нэгэсэндээ хүний хүсэл болроос хангахдахгүй гэж тийм ээ. Хүсэл бол хангахдахгүй. За тэгээд тэр хүсэлсэн шигээ эд материал элдв янзын зүйл олсон ч гэсэн тэр бол яг тэр зуурдын л нэг тийм нэг сэтгэл ханамж бий болохоос биш. Яг өөрт нь ч одоо сэтгэл зүйд чинь одоо бүрэн дүүрэн тийм аштын гэмээр тийм нэг сэтгэл ханамж аштын гэмээр тийм нэг одоо амар амгалан ерөөсөө бий болж чадахгүй маа гэж. За тэгэхээр ер нь бол одоо ийм байдаг. За тэгээд цаашлах юм бол одоо бид нар бол одоо төр зуурын энэ ертөнцид бол зуурдын зочин гэж тийм бид нар бол одоо хэзээ нэгэн зэт бидний амьдрал төгсгөлтэй өхөл ирнэ. Өхөл ирэх хэрэгтэй бүр хэзээ ирэх нь ямар таашгүй байдаг. Тэгэхээр нэг өсөндөө хизээ өхөн таашгүй байхад өхгүй юм шиг тийм нэг эд хөрөнгө нэр алдрын араас ингэж гүүх нь бол өөрөө маш одоо тийм юу зүйл байх нь л дээ. Нэг талаасаа бол өөрийгөө дэндүү их хуурч байгаа тийм. Бодит байдлаас дэндүү их одоо тасарсан. Хөрсөн дээр бууж чадахгүй байгаа тийм нэг төөрөгдлийн тийм төлөв байдалд орчиж байгаа юм л дээ. За гэх мэтээр ингээд бодоод ирэхээр ер нь бол одоо эд хөрөнгө нэр алдар гэдэг тэр яг амьдралын яг чухал үнэт зүйл амьдралын мотуу учир ерөөсөө биш байх юм л дээ. Гэхдээ амьдралд хэрэгтэй тийм хэрэгтэй мэдээж. Тийм боловч ингээд ялгаа зааг нь гаргаж ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгээ ойлгоод ирэхээр энэ бол одоо шүүдрийн тусал мэт. За тийм л одоо төр зуурын тийм л одоо нэг нөхөмдөө өөртөө одоо тийм шим өгөөж маш бага тийм зүйл юм а гэж. Тийм болохоор үүнд одоо шунаж тачааж хорогдсон тийм сэтгэлийг бүү үсгээ гэж тийм. За энэ төрөнгөнөр алдраас болж энд одоо шунаж тачааснаас болж тэгэж одоо өөрийгөө хямрааж зовоож тийм ээ. Одоо сэтгэл зүйн одоо маш гүнзгий тийм юм давтах шаардлагагүй маа гэж. Тийм болохоор энэ төрөнг бол нэр алдар энэ төрөнгөдөр хэрэггүй гэж байгаа юм шүү дээ. Хэрэггүй гэж байгаа зүйл ерөөсөө биш. Энд зүгээр ухамсартайгаар хандаж сур гэж шүү дээ. Бодит байдлаа ойлгоод ухамсартайгаар хандъя гэж. Ухамсартайгаар хандаад ирэхээр яг тухайн эд хөрөнгөнөр алдар гэдэг зүйл чинь амьдрал хэрэгтэй боловч яг үнэн чанартай өөрт чинь яг шимтэй тустай яг тэ өөрт чинь үнэт зүйл бий болгож чадах тийм зүйл мөн өгөөл ерөөсөө биш байдаг гэж. За тийм болохоор шүүдрийн тусламд одоо төр зорын бөгөөд шим өгөө тийм зүйл юм аа. Тийм учраас төрөнд шунах үгээр одоо өглөгт суралцаа гэж тийм ээ. Өглөгт. Нэгсэндээ өглөгт суралцсан гэдэг нь одоо юу гэх юм гэхээр одоо хамаа замраг өхөнд өглөг өгөөд гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Өглөг гэдэг чинь бас маш чухал ойлголт цаана явж байгаа тийм ээ. Хинд өгөх үү? Яаж өгөх үү? Ямар цаг үед өгөх үү? Юуг өгөх үү? Ямар сэтлэр өгөх үү? Олон зүйл хамаарна тийм ээ. Хинд өгөх үү? Гуйсан болгонд юм өгöd өгөхөөр тийм зүйл ерөөсөө биш. Өглөгт өгөөмөр сэтгэлтэй өглөгч хүн гэдэг бол одоо гуйсан болгонд хамаа замбаргүй юм өгöd бол тэр бол хүн гэхэд бас арай хэцүү тийм ээ. Тэр бол жоохон нэг тийм өглөг гэдэг одоо тэр зүйлдээ ухаалгаар ухамсартайгаар хандж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тэрний өглөг тэр хүний өглөг гэдэг зүйл бол нэг тийм
юу болчихж штэ одоо яг тийм ашиг тустай тийм зүйлс болж чадхаа болчиход идэв. Тэгэхээр хүнд өгөх үү гэдэг их чухал. Бид нар хүнд өглөө өгөх ёстой юм бэ? Тийм ээ. За тэгээд ямар цаг үед өгөх нь маш чухал. Ямар цаг үед өгөх үү? Энэ зүйлээс маш тооцоолж ингэж ухаалгаар одоо ухамсартайгаар хандаж тэгэж өглөгч суралцах. Тэгээ ямар зүйлийг өгөх вэ? Өглөө дотор ч юм бас өгч болдог зүйл, өгч болдгүй зүйл гэж байна. Бодмөрийн зэрэг дотор бол альцсан байдаг шүү дээ, тийм ээ. Хүнд одоо арх энтер мансуур болох бодис тэргүүтээ тухайн хүндэд өөрт нь хор болох үс. Тийм зүйлийг ерөөсөө өглөөгт өгч болохгүй гэж. За тэгээд тухайн бодгал нь өөрөө одоо зөвөр хүнийг одоо нэг даапаасан. Эсвэл одоо тухайн зүйлийг аваад тэр хүнд өөрт нь тус болохгүй. Тийм үү? Тэрхэн зурдаа тус болж байгаа бол очиг алс сэттэй тэр хүнд улам л нэг тийм тус болох нь бага. Тийм зүйл байвал бас тийм хүнд бас өглөг өгөх нь их өрөөсгөлөө гэж тийм үү? Тэгэхээр яг үнэхээр одоо юу хүндээ өгөхгүй бол болохгүй яг тийм аюултай тийм нөхцөл байдалд орсон үед бол одоо хөөсөр харахгүй шүү дээ. Тэгээд гэх мэтэр ингэж ер нь бол одоо маш сайн ялгаж салгаж өгдөг. Ямар цаг үед өгөх хэрэгтэй вэ гэж тийм ээ. Үнэхээр одоо тэр хүнд тулсан тийм одоо хэцүү байдалд орчод байгаа. Тийм цаг үе мөн үү биш үү гэдгийг нь харах хэрэгтэй гэж. Яг тэр хүн тэр цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож чадахгүй, өөрөө гарц гаргалгаагаа олж чадахгүй, тэрнээс болоод одоо хүнээс одоо юм гоога тайлбарчлахад яваад иж магадгүй. Тэгээ тийм хүмүүст бол өглөг өгөхөөсөө илүү зүгээр юу хийх нь заагаад өгч. Тэгэл болов. Тэгэхээр нэг өсөндөө иймэрхүү маягаар яг ямар цаг үед бас хүнд өгөх вэ? Юу өгөх вэ? Хэнд өгөх вэ? Яаж өгөх вэ? Чи тухайн зүйлөө өгж явахдаа яаж өгөх ёстой юм тийм ээ? Хүнд итгэлтэйгээр өгөх хэрэгтэй гэж тийм ээ. Ямар сэтлэр өгөх ёстой юм гэхээр одоо энэ маань орхиж чаддаг байх хэрэгтэй гэж. Орхиж чаддаг гэхээр тухайн зүйлээ цааш нь өглөө тэрний хариуд ямар нэгэн зүйл харахгүйгээр хариу харахгүйгээр тэр өгсөн зүйлийнхаа араас сэтгэл чинь хорогдохгүйгээр ой тийм аягаар шууд өгч чаддаг байх. Өглөг гэдэг зүйлийг тодорхойлох юм бол орхихуй сэтгэл гэдэг байхгүй орхихуй сэтгэл. Орхихуй гэдэг бол ерөөсөө тухайн зүйлээ цааш нь өглөө тэгэл тэрэндээ сэтгэл нь хорогддоггүй, тэрнээс ямар нэгэн хариу харддаггүй 100% цааш нь хайж чаддаг. Өгсөнд бол өгч чаддаг. Тэр сэтгэлийг өглөг гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Түүнээс биш нэг өглөг өгчөөд нэг хариу хараад чам эсвэл нэг тийм хорогдоод байвал тэр бол одоо яг бүрэн дүрэн 100% өглөг болж чадахгүй байна шүү дээ. Өглөгийн одоо тэр одоо тодорхойлолт бол бүрдэхгүй болчиход байна. Шүү дээ тийм ээ. Булаалгацсан алдсан юмны хараас санаа зовоод гунж готраад ингэсэн төдийгөр тэр чинь нөгөө зовлон дээр л зовлон нэмэл өөр дээр ачаал бий болгоод байгаа болохоос тэр чинь одоо ямар ч тус байхгүй зүйл. Гэхдээ тэгж хандахгүйгээр тийм сэтгэл зүйгүй тийм ээ. Алдсан юмны хараас тэгж одоо харамсаж гашуудаж
тухайн алдсан зүйлээ одоо сэтгэлээсээ ингэж орхиж чадахгүй байна. Тийм нэг одоо сэтгэл байхгүй болгож сурах тийм төвшөнд очих хэрэгтэй байгаа маань л та. Тэр өглөгт өөмөр сэтгэлтэй өглөгч хүн бол ерөөсөө нэг тийм сэтгэл зүйтэй болж чаддаг гэж юм. Ер нь бол өглөгт сайн суралцах юм бол. Тэгээ хүн одоо юм хамаа алдаж асгалаа гэд тэрийг одоо араас нь одоо олж олох тэрийг одоо эргүүлээд одоо олохын тухайд явж болохгүй мөгөөл явж болно шүү дээ тийм ээ. Гэхдээ тэрнийхээ араас ингээд сэтгэл чинь үүмрээд хямраад тэг ингээд нэг олдохгүй хичнээн хайгаад олдохгүй ч гэсэн олдохгүй болохоор бүр улам хямраад ингээд юу нэгсэндээ тэр юмны хараас одоо хорогдох тэм сэтгэлийг л одоо багасгал гэж хэлээд байгаа юм л да. Түүнээс биш юм хүмүүс алдаж асгачлаа гэд одоо өөрт нь хэрэгтэй зүйл одоо өөрийнх нь амьдралд нь чухал хэрэгтэй тэр зүйлүүд бол хүн эргүүлж олох нь бол зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Явч тэрнээс болоод одоо ингэж сэтгэлийн тухайн зүйлтэй ингэж одоо уягдаад хүлэгдчихэл биш үү тийм ээ. Тэгээ тэрнээс болоод сэтгэл нь ингэж зовоод байгаад. Тэгэхээр энэ эд тавар эд хөрөнгө нэр алдар гэх мэттэй эдгээр зүйлүүд одоо шунлан сэтгэлийг ингэж багасгаж орхиж чаддаг юм сэтгэлийг өөртөө би юм ухамсарыг бий болох хэрэгтэй л гэж хэлээд байгаа. За тэгэхээр өглөг гэдэг нь ингээд нарийн ярих юм бол ингээд нэлийн одоо том цар хүрээний ойлголтууд ингээд давхар ороод ирдэг. За тэгээд хамгийн ихэнд одоо 6 бэлэг баримт хамгийн ихнийх нь бол одоо өглөг гэжтэй өгөөмөр сэтгэл. За хоёрт нь бол одоо сахил буюу ёс суртахуун сахил